За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ төлөөний үгийн тий ялгалын хувьлал за мөн тооны нэрийг хэрхэн бичих вэ гэдгийг үзнэ. За төлөөний нэр. Төлөөний үг би, бид, чи, та, та нар, энэ, тэр, эд, тэд. За яриа болон бичигт маш хөргөн хэрэглэгддэг тий. За энэ юуг тий ялгалаар хэдүүлээ хувиргаж бичиж үзнэ. За би гэдэг үг хариалгын тий ялгалд миний болдог. Миний буюу мино гэж бичнэ. Мино. Миний гэж бичнэ. Өх оршин тий ялгалд надад болдог тийм үү? Надаа. Надад дуу. Дуу буюу эсвэл одоо надаа дурч байсан болно. Надаа дур гэж бичнэ. За заахын тий ялгалд намаа гэж бичдэг. За энэ жоохон өрмөц бичнэ. Энийг бол сайн тогтоож аваарай. Нам, намайг ингэж бичдэг. Намайг, намайг. За гарахын тий ялгалд надаас болно. Надаа, ача, надаас. За үйлдэхийн тий ялгаар надаар болно. Надаа бар. Би жоохон доор өччихье. Надаа бар. За хамтрахын тий ялгалд надтай болно тийм үү? Надаа. За энэ нэг жоохон хитрхи доор байгаа учраас бичгээд бас жоохон эвгүй байна. Надтай. За ингэж бичнэ. Бид гэдэг үг хариалгын тий ялгалд бидний болно тийм үү? Би, дэн, оо бидний. Үг оршиход бидэнд болно тий? Би, дэн, дуу бидэнд. Заах биднийг, биднийг. Гарах биднээс. 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 Үйлдэх биднэр тий? Биднэр. За би дэн ер гэж ингэж чинь. За тий ялгалын нөхцлөө дандаа салангад очиж байгааг анзаарч байгаа тий? За бидэнтэй болно. Хамтрахын тий ялгалд бидэнтэй. Чи чиний болно тий? Чи но чиний. Үг оршиход чамд. Чимаа дуу. Чимаа дуу. Чамд гэсэн үг тий? Заах чамайг. За яг намайг гэдэгтэй адилхан. Чи ма иг гэж ингэж чинь чамайг гэдэг үгийг заахын тий ялгалд чамайг намайг хоёр тогтоогоод авчна. Бусд нь бол их амархан. За одоо гарахын чамаас тий? Чима эче чамаас. Чамаар. Чима бар. Чамтай. Чима тай. Чамтай гэж ингэж бичнэ. За та. Таны болно тийм үү? Хариалгын тий ялгалд тан уу гэж бичнэ. За бид нар одоо удахгүй үзэх дүрмэн дээр одоо сүүлийнээр төгссөн үнд хариалгын тий ялгалыг ингэж залгана. За тий ялгалын залгах дүрмийг өмнө бас хальт ярьж өгч байсан. Тийм учраас энд бол бас бодлохон байхгүй байгаа. За танд болно. Үг оршихын тий ялгал тан дуу. За зарим тохиолдолд бас дуур гэж бичдэг. Бас эртний хувилбар бий. Өгөх орших. За таныг заахын тий ялгал таныг. Гарахын тий ялгал танаас.
гарахын Т ялгал бүгд адилхан. Ямар нэгэн хувирал байхгүй. Үйлдэхийн Т ялгал таниар. Тань яар. За анзаарч байгаа бох те. Ихшгээр төгссөн бол баар гэж нөгөө гүйвлэгчээр ихэлснийг залгаж байна. Хэрвээ гүйвлэгчээр төгссөн бол ихшгээр ихэлснийг залгаж байна. Нөгөө монгол бичгийн ихшиг, гүйвлэгч, ихшиг гэдэг энэ дөрвөн энэ зарчим явж байгааг харж байгаа хаа. За хамтрахын Т ялгал тантай. Тань тай. Та нарын гэж үчин те. Та нар та нарын. Үг хорших та нарт. Та нар одоо энэ ирээр төгссөн. Өөрөөр хэлбэл нөгөө багарсаад буюу хатуу дэвсгэрээр төгссөн учраас дуугийн энэ туугийн залгана. Дууг залгахгүй нь шүү дээ те. Дууг залгахгүй тууг залгах нь. Яагаад гэвэл багарсаад гээд хатуу дэвсгэрийн эр үсэг орсон учраас. За та нарыг маш амархан нь дандаа үгнээсээ салангад байгаа учраас ямар нэгэн их шиг гээгдэх кирилл үсэг шиг элдв толгой гарчлах юм байхгүй. Үгнээсээ дандаа салангад бичиж байгааг анзаарсан бах. За та нараас та нараас та нартай та нар тай та нараар та нар яар тэ үйлдэхийн Т ялгал. За хамтрахын Т ялгал та нартай. Та нар тай. За энэ одоо энэ нөгөө заах төлөөний үгүүд гарч ирж байна. Энэ тэр гэдэг. Энэ гэдгийг хариалахын Т ялгалд үүний болно тийм үү? Эгүүн гэж үчин. Үг хорших эгүүнд үүнд. Эгүүн дүү. За яагаад гэвэл энэ нөгөө нэг намлан буюу зөөлөн дэвсгэрээр төгссөн учраас Д-ийг залгаж байна. Энд бол туу гэж залгахгүй байгааг анзаарч байгаа бах тий. Зөөл түрүүн бас хичээл дээр үзсэн хатуу дэвсгэрээр багарсаад буюу хатуу дэвсгэрээр төгссөн бол туу, зөөлөн дэвсгэр буюу намлангаар төгссөн бол дууг залгаж байгаа тий. За үүнийг заах. Эгүүнийг гарах үүнээр. Эгүүн эр. Эгүүнээс. Эгүүн эс. Эгүүнээс. Үйлдэх үүнээр. Эгүүн эр. Хамтрах үүнтэй. Эгүүн тэ. За одоо тэр түүний түүнд болж хувирна те. Түүн тэгүүн үү түүний гэсэн үг. Тэгүүн дөө. За мөн үүнтэй адилхан зөөлөн дэвсгэр энээр төгссөн учраас дууг залгаж байна. За түүнийг заахын Т ялгал. Заахын Т ялгал бол бүх тохиолдолд өөрчлөгддөггүй. Ийгээр залгана. За гарах түүнээс. Тэгүүн эс. Үйлдэх түүнээр. Тэгүүн ер. Хамтрах түүнтэй. Тэгүүн тэ. За эд гэдэг. Эд гэдэг бас заах төлөөний үг байна. За тэр хариалахын Т ялгалд эдний болж хувирна те.
За энэ нөгөө залгаж бичих бол эдэн нөө эдний. За өгхөрш эдэнд. Эдэн дуу. Заах эднийг. Эднийг гарах эднээс. Эднээс үйлдэх эднэр. Эдэн эр хамтрах эдэнтэй. Яриа олон бичгийн хэрлэнд Т ялгал биеийн төлөөний үг Т ялгал маш хэрэглэгддэг учраас энийг мэдж авах нь чухлаа. За одоо хариалах тэдний. Одоо тэд гэдэг үг байна. Тэдэн үү. Тэдэн дуу. Тэдэнд заах тэднийг. Тэднийг гарах тэднээс. Тэднээс үйлдэх тэднэр. Тэдэн эр. За ихшгээр төгссөн бол баар бээр залах байсан. Гэгүүлэгч сүүл инээр төгсөж байгаа учраас ихшгээр эхэлснийг залгаж байгаа. Нөгөө ихшиг гэгүүлэгч ихшиг гэдэг зарчим тий. Тэдэнтэй хамтрах. За ингээ биеийн төлөөний үгийн хувиллуудыг ерөнхийдөө үзлээ. Би, бид, чи, та, та нар, энэ, тэр, эд, тэд гэсэн нийтдээ 8, 9 төлөөний үгийг тэн ялгалаар хувиргаж сурлаа. За тэгээ эднэрийгээ давтаж бичээрэй. За одоо хичээлийнхаа 2 дугаар хэсэгт хэдүүлээ Монгол тоог хэрхэн бичих вэ? Тооны нэрийг монгол бичгээр бичгийг үзнэ. За одоо монгол бичгээр тоо хэрхэн бичгийг сурцгаая. За энэ тийм хэцүү бишээ бас. Нэгийн тоо. Нэгийн тоог нэг жоохон юу татаад ингээд тавьчихна. Нэг. Энэ бол нэгийн тоо. Нэг жоохон юм сэртэн гаргаад тэгээд ингээд хагас дугуй зурна. За хоёрын тоо. Хоёрын тоо бол энэ байна. За гурвын тоо. 3. За дөрвийн тоог бол хүмүүс одоо би бол жишээлбэл ингэж бичээд сурцсан байсан. За бас ингэж ч бас бичээд байдаг. За тэгээд алиг баримт сурсан болно. 4. За 5-ын тоо 5 ил үсэх шиг зурчиж байгаа. За 6-гийн тоо. 6-гийн тоо баруун тийшээ харсан задгайтай ингэж зурх нэ. За би бас тоог тийм гоё бичихвэ. Гэхдээ тоо гоё бичсэн хүмүүсийг харж дуурайж илүү бас гоё бичээрэй. За 7-гийн тоо яг 6-гийн тооны эсрэг өөдөөс нь харсан байдлаар бас зүүн талдаа задгаагаар ингэж бичнэ. За 8-ийн тоо их амархан латин эл үсэх шиг. За 9-ийн тоо буруу харсан 1-ийн тоотой адилхан ингэж бичнэ. За 10-ийн тоо 1-ийн тоо тавилаа. 1-ийнхаа тоог тавиад 1-ийнхаа тоог тавиад тэг. За ингэж бичдэг байх нь. За түүнийгээ монгол бичгээр хэдүүлээ бичье. За 1. За 2 яар гэж бичнэ. За 3 гурба гэж бичнэ. За 4-ийг дөрбэ гэж бичнэ. 5-ыг табу гэж бичнэ. Табу. 6-г жиргуга. 6. 7-г долууга гэж бичнэ. Долууга.
За 8-ыг 8а гэж бичнэ. За 8-ын тооныг онцлог нь ийг бол хос ихшгээр голцоо 2-ыг бичдэг бол энд бол 1-ийг бичиж байгааг анзаарч байгаа бах. 9-ыг Есү гэж бичнэ. Есү. За 10-ыг Арба гинэ. Арба. За эднэрийг за 10 20 болохоор яаж бичигдэх вэ гэдгийг одоо бичиж үзье. За нэгийн ард тэг нэмвэл 10 болно тийм үү? За энэ их муу харагдаж байна те. Их муу харагдаж байгаа учраас өөр. Арба 10 2-ын ард тэг нэмвэл 20 болно. 20. За энэ 30 болно. 30. 40. 50 болно. 50-ыг 50 гэж үчгнэ. За 6-аг жира гэж үчгнэ. 60-ыг жира гэж үчнэ. 70-ыг далла гэж үчгнэ. 70. За 80-ыг наяа гэж үчнэ. 90-ыг ирэ гэж үчнэ. Ир. За 100-г жагуу гэж үчдэг байна. Жагуу гэж. За одоо эдгээрийнхаа дисток хэрхэн бичих вэ гэдгийг бичмлэр хэрхэн бичих вэ гэдгийг үзье. Нэгийг нэг дүгээр гэдэг те. Энийг нь бол залгаад бичиж чинь нэгэ дүгээр. Нэгэ дүгээр. Нэг дүгээр. 2 гэдгийг бол 90-ийг хасч үчдэг. Хоя дугаар. Хоя дугаар гэж үчнэ. За 3 дугаар, 3 дугаар. 3 дугаар. 4 дүгээр. 4 дүгээр. 5 дугаар. 5 дугаар. За 6 7 2 жоохон онцлогтой. Жиргууга дугаар гэж бичмээр юм шиг байгаа. Тэгтээ тэр сүүлийн гааг нь бол бичихгүй. Жиргуу дугаар гэж бичнэ. 6 дугаар гэж одоо ярианы хэлэн ч гэсэн би 6 дугаар гэдгүү штэ тий 6 дугаар гэдэг. Тэгэхээр тэр сүүлчийн гааг бол орхиж байна. За 7 дугаар гэдгүү мөн 7 дугаар гэдэг тий. Тийм учраас тэрийг 7 дугаар гэж бичнэ. 7 дугаар. 7 дугаар. 6 7 2 нэг юм онцлогтой. За 8-ыг 8 дугаар. 8 дугаар. 8 дугаар. За 9 дүгээр. 9 дүгээр. 9 дүгээр. 10 дугаар. 10 дугаар гэж бичнэ. За ингээд Кирилл тоог монголоор за мөн монгол бичгээр үсгэлж бичиж сурлаа.
За энийг энд онцлох хэлэх зүйл бол энэ 2 дугаар гэдгийн эрийг хасж үтсэн 2 дугаар гэдгийг арай өөрөөр бичиж байна. Бус нь бүгд адилхан байгаа. За 6 7 2-ыг нэг арай өөрөөр хэлж байна. Гэхдээ энэ бол яг бидний нөгөө ярианы хэлд 6 гэж үтсэн ирнэ 6 дугаар гэдгүүд 6 дугаар гэдэг тий. 7 гэж үтсэн ирнэ 7 дугаар гэдгүүд 7 дугаар гэдэг. За энэ 3 нэг арай жоохон онцлогтой байгаа. Тэгээ бус нь яг л дуудагддаг шиг адилхан байгаа. За ингээд өнөөдөр хичээл өндөрлж байна. Хичээлээ сайн давтаарай. Даалгавраа мөрдийнхаа адил чатаар багштай явуулаарай. Баярлалаа.